ард түзөө үзүүлж байна. Үүрээ хөлсний тэргэнд сууж явахдаа уур нь хүрэхээс илүүтэйгээр гомдож байлаа. Гомдох хэрээр зүрх нь урагдаж, бач үрсэн сэтгэл нь нулимс болон урсна. Яагаад ийм гэж? Би хинд муу юм хийсэн юм бэ? Энэ хүмүүс хүчгүй, сул дорой эмэгтэйг ингэж бүгдээрээ дээрлэхдэг юм гэж үү? Эсвэл би ийм тэнэг юм болов? Ээж минь, та охиноо харж байгаа болохоор охиноо бүр их алдхаас өмнө ингэж хамгаалж аварч байгаа тийм үү? Ээж, охин нь зүгээр л мөрөөрөө амьдарч болохгүй юм байх та. Таны минь хэлдгээр аль насандаа хийсэн үүлийн үр юм бол доо. Тэрээр энхүү шаналн нулимсаа арчин явахдаа энхийг тэр чигтээ өөрөөсөө авч аяхаар хатуу шийдлээ. Гэвч хайртай болохоор харааж зөвхөж чадсангүй. Угаасаа ч өөрөө өдийн наслахтаа хэн нэгнийг хар буруу санаж, элдв муугаар бодож, атаа хорсол тээж явсан нь үгүй билээ. Энэ бас л ээжийнх нь хүмүүжил. Ээж нь миний охин санаа зөв бол заяа зөвөө гэдэг. Охин минь хүний амьдрал богинохон юм шиг хэрнээ эхээ уртаа замыг туулдаг юм. Чи минь олны дунд бусдыгаа хүндэлж, чин сэтгэлээсээ хандаж, аливаад эмэгтэй хүн гэдгээ санаж, уян зөөлөн хүлээцтэй байж яваарай. Атгах санаа гэдэг өөрөө хариуг нь өгдөг болохоор хүнээс чи доогуур явсан ч сэтгэлээрээ ямагт дээгүүр байж нэгүүлсэнгүй тусархаг байгаа жаахан зүйлээч болов бусдтайгаа хуваалцаж байгаараа хэмээн хэлдэг байж билээ. Өөрөөд энэ хитгэн үгэн дөнгөж сая хэлсэн юм шиг сэтгэлд нь тодхон зурайна. Тэрээр гэртээ эртэл үүр хаярч байлаа. Хашаага арайхийн даван ороод гэртээ орох гэснээ үүдэн түгжээгдэг санан цаг гарan хүлээвэлч уг нь химэн бодоод илүү пэндэ орон өглөөний жавраас хоргодон эсхийн өмнө бодол дарагдан суусаар. Өөрөө тэр хоёрыг явхаас өмнө гадаа хонсон гэдгээ мэдэгдэх гэж ахыгаа бие засаад ирэх хооронд пэнгийнхээ урд толгойгоо унжуулан хүлээж зогсов. Зандан хүү гинэт өөрийг хараад хий юм харсан аятай цоцсноо ууртай наргагүй. Энд юу хийж байгаа юм? Орооч хэмээн зандарлаа. Өөрөө ч дуугийнхан ахыхаа ард хургас хийгээд гэртээ орлоо. Хорлоо шазав татвхийн манайх ямар дуртай үедээ ирж очдог буурчин газар уу? Багхан дарвалзаарэ. Хэд гурван юм нэмэрлэж байгаагаа эхимэнд бодоод байна уу? Химээснээ нүрэ бодох урт хугацааны ажилдаа орлоо. Өөрөө ч энэ л үеэр нь тааруул баг загнах байхаа гэж бодож байсан нь санснаар болсонд битүүхэн баярлан бушуухан хувцас сольж өмсөөд буцаад ажил руугаа гарлаа. Цаг хугацаа улиран одсоор энхээ тэр явдлын дараахан уучлал гуйж уулзахаар хит ирсэн боловч өөрөө хүний урманд нохоо хуцаж байгаа чинээнд харсангүй. Энхээ ч сүулдэ залхан дахин тэр хаваар эргэлдэхэ болов. Өөрөө наана үл тоож байгаа мэт харагдавч түүнийг харах бүртээ хичнээн их дасаж хайртай болсноо мэдэрдэг. Тэр хэрээрээ шаналдаг байв. Өөрөө эхэндээ нууцаар уйлдаг байсан ч сүүлдээ өөртөө хатуу хэлэн арайч дээ өөрөө минь чи одоо болох юм биш үү? Эцэг ихээ алдаад энэ байтугай зовлон гэж юу байдгийг биеэрээ үтсэн байж нэг хар юмнаас болж нус нулимстайгаа холилдох гэж. Тэгээд ч нэг гэртээ ороод үр хүүхдийг нь гаргачаад чамайг хаяад явж байгаа биш. Ёстой илүүдээ гарсан нулимс сэтгэл байгаа да. Одоо л бие барьж ав. Чиний өмнө эр хүнээс өөр хийх зүйл бишгүй дээ л байгаа. Ядаж өөрийн гэсэн мөнгөтэй болж сургуулаа төгсхийг бод. Одоо зоригтой амьдрын шүү. Химэн нэг л өдөр ухаарч түүнээс хойш нулимс нь ширэгчгүй гэлтэй болов. Хахир өвөл хаяанд иржээ. Хөөтний ирж улам чангарч эдэр юус эхлэхэд тунж дөхөөд байв. Өөрөө тэр өдрөөс хойш ердөөл ажил гэр гэдэг хоёрхан замтай болж ажил дээрээч чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөсөөр.
Угийн найз гээд байх ч хүнгүй болохоор түүний амьдрал нэг л хэвэн. Уйтгартай, дотроо буглаад амрах өдрөөл нөгөө ганц хань болох банхартайгаа ярьж жаахан уужирдаг байв. Өвлийн тэсхэм хүйтэн нэг өдөр боссийнх нь төрсөн өдөр болж цайны газартаа ширээ засан тэр хавийн ганц нэг хүний оруулан бяцхан найр хийжээ. Урд өдөр нь цалин нь буугаад өөрөө гэртээ ээжийнхээ авдраас авсан зургнуудынхаа доор мөнгөө хадгалдгаараа хадгалаад унааныхаа л мөнгөтэй ирсэн байсан тул сандран номингоос маргааш өгье хэмээн бэлэг авах мөнгө зээллээ. Тэрээр ах руугаа утастан уучраа хэлтэл зандан хүүч нэг их битгий оройтор хаалга онгорхоо үлдээчихье хэмээн хэлв. Өөрөөд энэ удаа санаа зовох зүйл байсангүй. Нөгөө хидтэйгээ дунд нь орж хоол хийн хажуугаар нь 100 сэлбэн тавьж гүйсээр. Тэд ч нэлээд хавтгаарч дуулалдан их л хөвгөлтэй байлаа. Цагаан эдэний сайраг болгоныг нөгөө хэд цаашлуулан чи одоо эрхүү юм бол үгээ хэлээч. Хэдий болтол цайг нь хоослон дэми хард суух гэсэн юм. Нэг л өдөр алдав да. Химээхэд бүгд дэмжин ихээр инээлдэв. Булганч шилэн хүзүүгээ маажин угийн улаан дээрээ жаахан уусандаа бүрч улаан зориг орсон бололтой нүүрэн менчийгээд босч ирэн авцалтай муутай хөдөр дуугаар би айгаад байд юм а. Үүрээ чи гэснээ за барахгүй. Үнэхээр барахгүй гээд бас л тэднийг даган инээлээ. Өөрөө энэ бүх утгагүй зүйлсийг хараад та нар ч гэсэн энхээс ялгаа би гэж юу хэмээн бодсноо. Би ямар та нарын тоглоомын хүн юм уу? Уучлаарай боосоо. Сайхан баярлаарай. Би одоо харихгүй бол оройдчихлоо. Хоёр дүү хоёулахна байгаа хэмээн худлаа хилээд хувцас өмслөө. Бүгд гайхан. Хөөе, чи чинь насанд хүрчгээд иймхэн тоглоом ойлгодгүй юм уу? Ямар сүртэй юм гэлцэн. Харин номон ерөнхийд нь ах эгч хоёрыг нь гадарлах болохоор өмөөрсөөр байгаад явуулав. Өөрөө харанхуй гудамжаар халтарч унах шахан бүдчин явсаар арайхийн гэртээ ирлээ. Хинч юу ч хэлсэнгүй. Өөрөө унтахаар хэвцснээ номинд өгөх мөнгөө санан тэдний нүдийг хариулж байгаад хайрцагнаасаа сэмхэн авахар үзтэл мөнгө нь байсангүй. Гайхын ихээр гайхан дахин нягтлан үзвэл ууттай мөнгө нь тэр чигээрээ алга байлаа. Өөр газар хийгээгүй дээ хэмээн бодсон ч өөрийн гих бүх газартаа үзтэл байхгүй байв. Их биш ч гэлээ өөрөөсөө харамлан барин байж цуглуулсан. Тэгээд нуусан байсан юмд нь дураараа гар хүрсэн байсанд тэр л үед хамаг төвчээр нь барагдан ахтаа хэллээ. Энд байсан миний мөнгө хайччихсан юм бэ? Та нар арайчтэй. Тэрээр аль болох ойлгохгүй хичээн байж хэлв. Юу мөнгө? Хин чиний юмд хүрдгийн хэмээн хорлоо өмнөөс нь үл тоомсорлох дүр үзүүлэн дээрлэхүү зангаараа томхон дуугарлаа. Энд хадгалаад цуглуулж байсан миний мөнгө байхгүй болчихсон байна штэ. Би та нарт боломжийн хэрээрээ өгдөг үсттэй. За, юун сүртэй юм? Хэн л авуу гэж угаасаа байсан ч юм уу да. Өөрөө гомдохын ихээр гомдож, дотор нь хоримтлагдан байсан бүгдээ гаргалаа. Анх удаага бэр ихчтэйгээ би чийдээ хүрэн хэрэлдэж эхлэв. Зандан хүү тэр хоёрыг хэсэг харж байснаа өөрийг алгадан. Чи яаж галзуурч байгаа чинь энэ вэ? Наад хүн чинь мууч сайнч миний эхнэр. Чиний ихч. Чи одоо л их юмд санаа зовж том дуугардаг болж гиндэ. Чи намайг яаж зовох гээд байгаа юм? Чамаас болж би гэр орондоош тайван байж чадхаа байлаа хэмээн ойрлов. Ахыгаа арайч ингэн чинээ санаагүй байсан тэрээр аргагүй л хүний химэн дотроо бодоод би танд тэгж их гай болоод байгаа бол зай болоод өгье л дөө. Угаасаа та миний ах шигч ах биш. Ийм ахтай байсанд орвол ганцаараа гээд явж байсан минь дээр химэн сөргөв. Хорлоо үг хавчуулан за харж байгаа биз зандан хуугаа. Би чамд юу гэж хэлдэг байлаа. Хизээ нэгэн цагт ийм юм болно гэж мэдээд байсан юм. Тэжээсэн бэрүү тэрэг эвдэнэ гэдэг л эндэ. Хэмээн хорийг нь малтав. Зандан хүү юу болов гэмээр. Тэг. Одоохон нүднээс минь далд ороод өг. Надд ч гэсэн өөрийн хідээ яа гэж байж чамааг анхаарч авч явах тэнхэл алга. Тэгээд ч хоног дүнжүүд явдаг хүн очих газартай болоод л их дуугардаг үз.
Өөрөө үнэндээ юу ч хэлж чадсангүй. Хамаг төвчээрээ баран хувцас цуглуулж байхтаа арайчтэй. Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү? Гэхдээ бас ч гэж яг гарах үед хэн нэг нь битгий гих болов хэмээн этгэлтэн нүднийхээ булангаар ажул бэр ихчийн ээлжит жүжиглэлт эхлэн худлаа унаж тусав. Төвний өмнө эм барин хөлсөн арчин бүнжигнүнгүйх ахыгаа хараад дурн гутан зэвүүн хурч нэг мөр үгээ хэлчихэд гармаар санагдан. Чи ичгэд яадаг байна? Худлаа унаж тусаад надаас авсан бүгдийг өөртөө буян болгоод үлдээгээрэй. Химэн цаашаа үг хэлэх гэтэл нөгөө унаж тусаад байсан хүн юу гинэ? Одоохон зайл. Одоохон манай гэрээс зайлаад өг. Бузартай хүүхэн. Энд тэнд хоног төөрүүлж бөхсний бузар шингэсэн хүүхэн. Чамайг харахаас огүйдс хүрч байна. Гэр оронч өөдлөхөө байлаа химэн хашгичв. Ингээд үүрээ дүн өвлийн хүүтнэр 2 шар торонд хувцаа хийн нэгч төгрөггүй тэднийхээс хөөгдөн гарлаа. Өөрөө гэрээсээ гараад өөрийн ирэхгүй уйлахад хүйтэн нулимс хацрыг нь хайран уурсна. Тэрээр хашаага налан хайчих вэ? Хин дээр очих вэ? Эсвэл буцаад орох уу? Би сая юу хийчих вэ? Гэхдээ эднэр ч гэсэн надаас үүнийг л хүсэж байсан байна штэ. Тийм болохоор яадаг ч байсан буцаж орохгүй юм шүү. Тэрээр биеийн чичрэн хүйтэн салхи хавиргыг нь нэвт сийгэн хөлн хайрагдан гар нь бэевийн тортой хувцсан ч хүнд оргиод ирэхэд чимээгүйхэн буцан ороод нөгөө л ижил тасал болсон пэндэ эсгийгээ нүмрэн хэвтлээ. Маргааш нь сэрээд босох гэтэл биеийн даагцсангүй халуурч байх шиг. Хамаг биеийн дагжтал чичрэн хувцсан хайран нэвт хөлөрсөн бололтой байв. Тэрээр шүдээ 100 өндийгөд гэртээ орох гэтэл хаалган төгжээтэй орж чадсангүй. Ажилдаа л очичхул учиртайсан хэмээн хичээсэн ч тэнхлэн хүрсэнгүй. За жаахан унтаж байгаад гайгүй болчих байгаа хэмээн эсгийгээ нүмрэн хэвттэл нүдэн даагтхаа байж зөөрмөглөв. Тэрээр хэдий болтол унтсныг мэдэхгүй. Ямартаач нэг сэртэл халуунанж овоо буусан бололтой. Харин өөрөө ямар ч тамиргүй хിവэрэл байлаа. Аман цанхгийн эрхэнд босч пенгийнхээ хаалганы нүхээр харуул гадаа хэдийн харанхуй болжээ. Гэрээс яндангаар уурс авсан хоолны үнэр сэнхийн. Тэрээр хаалгаа онгойлгон хүний хөл хүрээгүй цаснаас амандаа хийн цангаагаа тайлаад буцаж хэвтлээ. Хоолны үнэрээр хоосон ходоод нь хоржигнож тэгэх хэрээр дотор нь муухай оргон хий огуулна. Үүрээ за маргааш гэхэд хөл дээрээ босчих байгаа. Босс намайг гайхаж байгаа да. Яаж хэл хүргий дээ вэз. Ядаж номин манай гэрээг мэдэхгүй. Өөрөө өгөх юмсан. Намайг ёстой муухай хүүхэн гэж бодож байгаа да. Ээж минь охиндоо туслаач. Тэрээр ийхүү бодож байснаа дахин халуурч буй бололтой дэмэрэн унтаа сэрүүн хоёрын хооронд өөрөө өөртөөгөө ярин гиншин хэвтэнэ. Өөрөө иймэрхүү байдалтай 4 хоног. Ганц үл залгуулж байгаа юм нь шороотой цас. Эхэндээ шороог нь тургиж байсан бол одоо шороо хүртэл түүнд амттай санагдаж эхлэв. Эхэндээ гидсэн захтнаж хажууд нь гэрээс үнэртэх хоолны үнэрт мансуурч байж ядтал хорхоосч арааныхын шүлс гашуун өргүүлэн амтагдана. Түүний хинч хүү хай гисэнгүй. Нэг удаа гэрээс дунд хүүхэд нь өөрийг нь асууж буй сонсогдоход өөрийн ирэхгүй хүүхэд гэдэг л хамгийн үнэнч ариухан гэгээхэн амьтад ямдаа хэмээн бодож билээ. Түүний нүд нь хуйраашин нулимсч гарахаа байжээ. Үнэр гэж хачи юм байгаа байх та. Иймэрхүү байдалтай би хаана хүрэх бол хэмээн бодно. Тэрээр энэ бүхнийг амсаж байхдаа хүн амьдралдаа заавал их бага хэмжээгээр зовлон амсдаг гэж байсан. Миний хувьд одоо энэ хэсгийн хугацаал амьдралдаа туулах зовлон минь байх. Би заавал тисч гарах ёстой. Би амьдралд бууж өгч болохгүй. Маргааш гэхэд яаж ийж байгаад хөл дээрээ л босох хэрэгтэй. Энд ингэж өвхлээ хүлээж хэвтхийг ээж аав минь дээрээс хараад яавч тисэхгүй шаналж байгаа. Хүнээс надаас амьдралынхаа төлөө ямар л тэмцэл гарна. Би тэр бүхнийг шавхан гаргах болно хэмээн бодсоор унтлаа. Бурхан минь, ээж минь, надад эрч хүч өгөөч дээ.
Зуны сайхан дэлгэр цаг хөдөө гэрийнх нь гадаа ээж нь ааруул базан сууж байгаа харагдана. Өөрөө ээжээ хэмээн гүйсээр очин хүзүүдэн авч нөгөө сайхан үнэрийг нь үнэртлээ. Ээж нь харин юу ч дуугарсангүй. Охиноо духан дээр нь үнэрлээд гэрт оруултал ширээ дүүрэн идэх дуртай бүгдийг нь өрсөн харагдана. Өөрөө баярлахын ихээр баярлаж ширээний ард суугаад юунаас нь эхэлж идэхээ мэдэхгүй харсаар байгаад бараг цадж байна гэнэ. Ээж нь түүнд өрөм хөвсөн өтгөн шаргал сүйтэй цай өгөөд дотор нь далны хуудас хөшөглөн хийж өгөв. Өөрөө ээж рүүгээ хараад би ийм их юм идэж чадахгүй нэ гээд эрхлэмгүй дуугарснаа цайгаа ойчлоход аг таа намтагдан хамаг хөлс нь хамар дээрээ бурзааж ирэв. Тэрээр махнасаа идэх гэтэл чаддаггүй. Бариад яг амрууга хийхин алдад нөгөөх нь унчхаад байна гин. Ээж нь өөдөөс нь тийм гэхин аргагүй өрөвдөлтөй харцаар хараад энгэртээ тэврэн чимээгүйхэн мэгшгэд өөрөөч гэсэн эхэр татан энгэртэн наалдан тас тэврээд ээж би идмээр байна штэ. Би энэ бүхнийг бүгдийг нь идмээр байна штэ. Яагаад миний аманд орохгүй байгаа юм бэ? Та бас яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Хэмээн уйллаа. Ээж нь дуугарахгүй хിവэрэ босоод гал үеийн дорн сайхан харшуул хийгээд амруу нь халбгаар хийж өгч байна гин. Өөрөө ч баярлан дороо сэргээд тамир тэнхээ орж ирэхэд ээж нь хөлсийг нь арчиж өгөөд нэг сайн духан дээр нь зөөлөн үнэрснэ. Хайр гэрэлцэн харцаар харсаар далласаар алслан холдоод өгөв. Өөрөө сая сэхэ орон байдгаараа чарлан ээж та битгий явал да. Та охиноо ингээд орхиод явж болохгүй штэ хэмээн хойноос нь унан тусан уйлсаар гүйв. Энэ үест түүний чихэнд нь ээжийнх нь намуухан дуу. Миний охин одоо алцахгүй бос. Эмэгтэй хүн хизээ ингэж их унтаж байсан юм хэмээн шивнэх шиг болов. Өөрөө ч эхэр татсаар нойрноос сэрлээ. Тэрээр сэрээд саяны зүгдээ бодоход яагаад ч юм ээжийтэйгээ уулзан их хүч орсон мэт болоод ирлээ. Өөрөө үндийн босоод үсээ арагш нийлэн учраа хилээд очиход ойлгох байлгүй тэгээд өөрт нь бол их л хурдан мэт боловч хөндлөнгийн хүний нүдээр яаж барандаа гэмээр тунай муутай удаан хөлөө дааж ядан зөөж байв. Тэрээр алхаад чулуу хүрн химээгээд шүд зуусаар пингээ орхин хашаанаасаа гарлаа. Өөрийг автобусанд орон хойд хаалганы тэнд доошоо харан зогсоход хүмүүс хамар амаа таглан холдож байв. Кондуктор авгаа мөнгө нэхэн түүнийг угдчихин элдвэр хэлсээр хоёр буудлын дараа түлхээд буулгачихв. Өөрөөд энэ бүхэн үнэхээр ичгүүртэй байсан ч тэрээр амьд явахын тулд эцсийн найдлага дээрээ очихын тулд юу ч тоосонгүй. 3 дахь унаандаа суутал дахин хөөгдөн буухын даваан дээр нэг өвгөн "Хүү минь адилхан эмэгтэй юм байж чи яасан өрөвдөх сэтгэлгүй юм бэ? Харваас ядарсан амтан байдаг. Юуг нь авах гэсэн юм" хэмээн өмөөрөв. Кондуктор харин өөдөөс нь "За та зүгээр л өөрөө мөрөөрөө хөнгөлтөө идлээд үнгүй явж байгаадаа баярлаад дуугүй явбал барав. Юу нь ядарсан байдгийм? Өдний насны залуу хүүхэн байж харваас хувцсан тийм ч ядгаа алдсан харагдахгүй л байна. Худлаа өрөвдөлтөө царайлаад та нарыг мэдэхгүй биш. Унааныхаа мөнгийг өгөхгүй ээж 100 цэнгэлдээ бол яаж ийж байгаад гаргадаг үсттэй. Алив тэр мөнгө өгөө. Өгч чадахгүй бол бууж үз хэмээн угдчихв. Өөрөө дорой дуугаар доошоо харсан чихтэй "Эгчээ, надад үнэхээр мөнгө байхгүй. Уучлаарай. Би хамаг мөнгө алдчихсан" хэмээн тэр цаана арайхийн дуугарлаа. "За чи битгий худлаа яриад бай. Ямар ч мөнгөгүй хүн алхаад явахгүй чи. Ямар хүл гаргүй хөгшин настай хүн байгаа биш. Аль буу хэмээн өөдрөө түлхөв. Хүмүүс энэ бүхнийг хараад "Зайлуул наад охин чинь үннээ хэлж байгаа юм биш үү? Ганц хүн яах вэ" хэмээн ам амандаа шуугилдав. Кондуктор өөрийнх нь эсрэг бөгж шуугилдахад бүрч хэл амаа билүүдэн "Тийм сайхан сэтгэлтэй юм бол та нар нэг хүний мөнгийг өмнөөс нь төлчихөөч. Би ч гэсэн амьдрахын тулд ажиллаа хийгээд явж байна" хэмээн автобусаар нэг орилов. Анх өмөөрсөн өвгөн халаасаа ухаж байгаад мөнгө гаргаж ирэн "Май ав. Наад хүүхдээ тайван явуулж үз. Нэг асуудлаас болж тарих толгой эрэхтэл орилчих юм" хэмээн хэлв.
Өөрөө ингэтлээ догдолж баярлаж байсангүй. Өвгөнлөө нулимс гүйлгэсэн талархсан харцаар хараад баярлаа хэмээн ганцхан үг хэлж чадав. Ийхүү хөөгдөж туугдан явсаар арайхийн номингийн гэрийн барааг сая нэг харлаа. Өөрөө арайхийн явсаар номингийн хашааны үүдэнд ирэв. Тэрээр үүдэнд нь эрэнгүүтээ сөхөрч суугаад яаж орох вэ? Номин байгаа болов? Өнөөдөр ингэхэд хэддэх өдрийн болоо хэмээн өөрөөсөө асууна. Номин өөрийг ажилдаа ирэхээ болсноос хойш 3 хоноод ажилласаа гарчээ. Нэгд шинэ орсон тогоочтойгоо таарахгүй. Хоёрт хуучин ажиллаж байсан газраас нь холбоо барьж хамаагүй өндөр цалин амласан тул хуучин ажилдаа эргэж ороод удаагүй байсан билээ. Тэрээр оройн цагаар ажилдаг болохоор хэдэн дүүдээ бин хайрж өгөх гэтэл тосон дуусчихсан байгааг мэдээд түүц орж тос авахаар гартал үүдэнд нь нэг бүсгүй доошоо харан ухаангүй шахуу сууж байгааг хараад цочин орилтол үүрээч хүн орлох чимээнээр толгоогоо өргөлөө. Номин үүрийг хараад гайхахын ихээр гайхав. Үүрийг гэртээ оруулж асуусан харцаар харуул цаатах нь идэх юм өгөөч хэмээн суулхан дуугарлаа. Номин яаран босч харцаа аягалж өгөөд дотор нь хідэн ширхэг хатсан боорцог хийж өглөө. Үүрээ амаа олохгүй хахаж цацсан идэж гарав. Хөлсөн дааварлан гарынхаа араар арчин нэг амьсгаагаар шахуу идэж дорн дуусгаж байгааг хараад түүнийг өрөвдгийн ихээр өрөвдлөө. Үүрээ 3 дахь цайгаа уух гэтэл номин хориглон. Үүрээ гинэт ингэж ихээр идэж болохгүй байхаа. Миний найз жаахан тавьж байгаад баг багаар идэлдэ. Гэдэс чинь янз бүр болбол яана гэв. Өөрөөч заа хэмээ өөдөөс нь харж инээмсэглээд босох гэтэл чадсангүй. Гэдс нь хүндүр оргон дотор нь муу хараад ирлээ. Номин сандран би чамд хэлсэн штэ. Битгий их идэ гэж. Алив жаахан гэдсээ нар зүв элээд суу хэмээн хэлв. Хэсэг хугацааны дараа өөрөөч гайгүй болж номинд шууд хэллээ. Уучлаарай номоо. Би тэр өдрийн орой гэрээсээ хөөгдөөд хэдэн өдөр хэлэн дээрээ юм тавьсангүй. Надад таних мэдэх хүн очих газар байх биш. Ганц байгаа нь чи. Гэдэл чам дээр хүрээд ирлээ. Би ажилдаа маргаашнаас орж байгаад чиний өрийг өгнө. Босс уурлаж байна уу? Намайг асууж байна уу? Үүрээ минь тэр мөнгө яах вэ? Харин гэд хэсэг чимээгүй сууснаа чамайг ирээгүй өдрийн маргааш нь л босс уурлаж танил гисэн байхаа нэг авгааг авсан. Би тэрнтэй таарахгүй ажилласаа гарчихсан. Тэгэхээр чи одоо очиод нэмэргүй байх. Тийм үү? Би тэгвэл одоо яана? Гэртээ лав буцаж очихгүй. Ямар ч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй байдаг. Гэтэл нэгч төгрөггүй хүн хаа хүрэх вүлээ? Чи үнэхээр юу ч хамаагүй хийх үү? Би хуучин ажиллаж байсан газараа орсон. Манайх шинжлэгдээд өргөтгөлд ороод шинээр хүмүүс авч байгаа л да. Ном минь чамд би яаж талархахаа мэдэхгүй байна. Тийм ээ, би юу ч хамаагүй хийн. Харин гэтэл номин гадарлан. Чи олон хүнтэй гихгүй бол манад амьдарч болно. Хоёулаа өвөр төрөөдөө ороод л унтаж хөвтөд явж байтал болно биз? Өөрөө хэлэгч үг олдсонгүй. Баярын нулимс туслуулан найз гэдэг ийм байдаг гэж юу хэмээн өөрийн эрэхгүй дуун алдлаа. Тэр хоёр хамтдаа хэдэн бин хайрчгаад халуун усны газар очиж усанд орохоор гарлаа. Оройн нь өөрөө аль өнгөтөө гэсэн хувцас өмсөн номинг даган шинэ ажил дээр нь шалгуулахаар очив. Тэд явсаар нэгэн томоохон цэнгэний газар ирлээ. Номин өөрийн өөдөөс харан чи ямар ч ажлыг хийн гэж хэлээрэ хэмэв. Өөрөөч чимээгүйхэн толгой дохин инээмсэглээд урам зоригтой тэр газрын үүдийг татан орлоо.